За саяхан бас сонгогдсон тойрогтой ажиллаад говийн бүсийн аймагуудаараа аймаг сумдуудаар ажилласан. Ялангуяа энэ эрүүл мэндийн одоо аймгийн нэгдсэн эмнэлэг сумын эрүүл мэндийн төвүүдээр ажиллаад ингээд явж байхад бүгд ер нь баг 100% шухуу энэ даатгалын санхүүжилттэй холбоотой асуудлыг одоо ярьж байна. Тухайлах юм бол Дундгов аймгийн Сайн цагаан сумын уламжилт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн одоо ажил байдалтай очиж танилцсан. Тэгэхээр зэрэг энэ оны одоо санхүүжилт нь эхний 10 сарын байдлаар одоо санхүүжилт нь хийгдээд тэгээ сүүлийн 2 сардаа санхүүжилт байхгүй. За өнгөрсөн жил мөн ялгаа байхгүй. Тэгээ үүнээсээ болоод иргэдээс одоо төлбөр хураамж авдаг. Иргэдэд одоо бохомдол үүсдэг, хүндрэлж хэрэгдэл үүсдэг. Ийм одоо асуудлууд үүсээд байх юм аа. Тэгээ энэ одоо ганц аймагт биш. Нийлэнхүйдээ энэ даатгалын санхүүжилттэй холбоотой хязгаар тавьсан гэдэг асуудал ярьж байгаа. Хязгаартай холбоотой ийм одоо асуудал түгээмэл байгаамаа. Тийм учраас та бүхэн энэ дээр одоо хариулт хэлээч. Даатгал нь одоо энэ жил яаж батлагдсан юм бэ? Үнэхээр дутуу нийт одоо эмнэлгийнхаа одоо санхүүжилт өрхөөргөө дутуу батлагдсан юм уу? Энэ одоо санхүүжилт нь юунаас болоод тасраад байгаа юм бэ? Тэг үүнийг шийдвэрлэх талаар одоо ямар ажил хийж байгаа юм бэ? Энэ талаар нэг одоо тодорхой мэдээлэл өгвөл сайн байна. За хариулт өгье. Энэ камлын сайд Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. Тийм мөнгө сайхан сайд уучлаарай. Мөнгө сайхан сайд хариулт өгье. Эрүүл мэндийн даатгалын сан ер нь энэ ковидын дараа нэлээд хүнд нөхцөл байдалд орсон. Ковидын үед одоо санхүүжилт нэлээд ихээр гарсан. За ингээд эрүүл мэндийн даатгалын сан одоо эмнэлгүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн өглөгтэй байсан. Энэ өглөгийг энэ жил одоо дараг өгж барагдуулж дууссан. За энэ дээр сумын эрүүл мэндийн төвийн удирдлагууд маань нэг жоохон буруу ойлголт байгаад байгаа. Бид нэр одоо сумын эрүүл мэндийн төв дээр шаардлагагүй хэвтэлтүүдийг багасгаад илүү их нэг эргийн талд нь санхүүжилтийг нэмээд өгсөн. Одоо баг Улаанбаатар улсын хэмжээнд бүх сумын эмнэлгүүдийн энэ оны санхүүжилт нэмэгдсэн. Гэхдээ дөрвөн төрлийн гүйцэтгэлээр олгодог санхүүжилт нь багассан. Тэр багассан санхүүжилтийг нэмэгдүүлээд нэг эргийн талд нь нэмээд өгсөн. Энэ юу гэсэн үг гэхээр эмнэлэгт хэвдэх шаардлагагүй хүмүүсийг сумын эрүүл мэндийн төвдөр дуудаж ирээд хэвтүүлж эмчлүүлээд ингээд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авахаар тэр хүнийг эмчилсэн хоол, эм тариа гэд зардал их гараад шаардлагагүй хэвтэлтүүд их болоод байсан. Тэгэхээр бид нар энэ шаардлагагүй хэвтэлтүүдэд бууруулах зорилгоор нэг эргэн талд нь санхүүжилтийг нэмээд тэндээсээ эмч эмнэлгийн ажилтныг цалин мөнгө урамшууллаа өгөх боломжийг бүрдүүлээд өгсөн. Нөгөө талдаа хэвтэлтэй багасгаад нэн шаардлагатай хэвтэлтүүдэд хэвтүүлээд тусламж үйлчлэгээ үзүүлээд явах юм бол эмнэлэгт ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд илүү их өгөөжтэй байх энэ зохицуултыг хийж өгсөн юм аа. Тэгэхгүй болохоор манайх ч одоо эрүүл мэндийн даатгалын сан шаардлагагүй хэвтэлтүүд их зарцуулж байна. Одоо хавар болохоор одоо энэ ядардаг бид нар эмнэлэгт хэвтэх ёстой гэдэг эмнэлэгт хэвтээ тусал тариа хийлэгдэг. Энэнд эрүүл мэндийн даатгалын сангийн ихэнх мөнгө зарцуулагдчихад нэн шаардлагатай одоо дарих зүрхний одоо шигдээс харуултын үед өгөх санхүүжилт нь одоо оны төгсгөл рүү байхгүй болчиход байгаа. Энэ зүйлийг бид нэр засаж залруулах ажиллаа хийсэн. Түүнээс чи эрүүл мэндийн даатгалын сан ямар нэгэн байдлаар хоосорцсон юм уу? Одоо дампуурах байгаа юм уу? Тийм зүйл огтосоо байхгүй. Энэ он эрүүл мэндийн даатгалын сан 2.3 их найдын санхүүжилт олгогдсон. Энээсээ одоо эхний улирлуудад 700 орчим тэрбум төгрөг нь олгогдсон. Одоо эрүүл мэндийн даатгалын санд 1.6 орчим их найд төгрөгийн санхүүжилт байна. Энийгээ бид нар бүх улсын хувийн одоо өрхийн сумын нэгдсэн лавлгаа шатлын бүх эмнэлгүүдтэй ямар хэмжээний тусламж үйлчлэгээ үзүүлэх вэ гэдгийг зохицуултаар нь хуваарлаад сар болгон энэ зохицуулалтаа хамгийн гол нь санхүүжилтийг хянаж явж байгаа. Бид нэр одоо санхүүжилтийнхаа өгөөжийг сайжруулад, хяналтаа сайжруулад санхүүгийн сахилга батаа дээшлүүлж байгаа гэсэн үг.